Дахин зочноор бид улсын их хурлын хууль зүйн байнгын хорон дарга Гамбаттай уулзч ярилцж байна. Тэгэхээр гишүүнээ хууль зүйн байнгын хороо одоо хаврын чуулганы гол асуудлуудыг хэлцгээр төлөвлөжсэн боловч чуулган гинтхэн завсарлцсан. Тэгэхээр энэ хугацаанд одоо олон асуудал хэлцгээр төлөвлөсөн байсан. Энэ асуудлынхаа хэдэн хувьд нь ер нь одоо шийдэж амжив. Та юу гэж харж байна? За эхлээд ямар ч гэсэн өнөөдөр их хурсын баярын өдөр бүх хүмүүс одоо хүүхдүүдэд баярлуулад ингээд ээжигээ баярлуулад юм байсан баха. Тэгээд ингээд бүгдд нь бас эрүүлийн кад жаргал сайхан бүхнийг хүсье. За баярлалаа. За ерөнхийдөө энэ улсын их хурл маань сая отгон чуулгана хийгээд төрс завсарлаа 30 хоногийн завсарлага авлаа. Улсын их хурлын дараа бол одоо өөрийнх нь бүрэн эрхт байдаг 30 хоногийн завсарлага өгдөг. Тэрийг ингээд зарлаа түрүүний 7 хоногт ингээд завсарлууллаа. Улсын их хурл бол хууль тогтоох байгууллага. Энэ хамгийн гол ажил нь бол одоо бараг 60-70% нугалдаг нь бол хууль зүйн байнгын хороо. Тэгээд хууль зүйн байнгын хорооны даргын ажлыг бол би хийж байна. За ер нь бол төлөвлөсөн ажлуудаа ихэнх нь амжуулжээ. Юу хийсэн улсын их хурл байваа гэдэг ингээд үүсэх юм бол хууль эрх зүйн шинжилгээг бүрэн утгаар нь хийж чадсан ийм их хурл боллоо гэдэг нь бол одоо цаашаа өдрөөс өдөр өнгөрсөн тод болно. Яагаад гэвэл одоо хууль эрх зүйн шинжилгээд эрүүгийн хуулиа батлалаа, зөрчлийн хуулиа бид нар батлууллаа. Мөн бол хууль сахиулах ажиллагааны тухай хуулийг батлууллаа. За мөн бас одоо эрүүгийн хэргийг хян шийдвэрлэх хуулийг батлууллаа. Ер нь нийтдээ нэг 28 хуулийг батлуулсан байна. Энэ ажлыг одоо манай хууль зүйн байнгын хороо, манай улсын их хурлын гишүүд, манай одоо олон жил энэ ажлыг одоо хийх гэж яасан манай хуулийн одоо хууль зүйн яам одоо олон хуульчдын хүч хөдөлмөрөөр одоо энэ зүйл одоо хийгдлээ. Энэ одоо ганцхан зүйлээс болоод хийгдэхгүй удаадаг чадахгүй байдаг. Би одоо юу хэлэх гэж нэг одоо манай тэр Польшоос дорн дотны Европоос нааша одоо Сингапур хүртэлх энэ орон зайд үнэхээр хуулийн их сайн орчинтой ийм улс болж чадлаа. Энэ одоо 2016 оны 9 сарын 1-ээс амьдралд хэрэгжээд эхэлнэ. Тэгэхээр 9 дугаар сарын 1-ээс шинэ эрүүгийн хууль хэрэгжиж эхэлнэ гэж байна шүү дээ. Тэгэхээр энэ хуулийг дагалдаад маш олон процессын хуулиудыг баталж байгаа гэж байгаа. Тэгэхээр энэ процессын хуулиудыг эцсийн найруулгыг сонсолгүйгээр чуулган завсарлацсан нь бас энэ эрүүгийн хуулийг одоо хэрэгжихэд нэлээд төвөгтэй байдал үүсгэжлээ гэж зарим хүмүүс тайлбарлаад ирсэн. Гого эцсийн найруулгыг бол бид нар сонсож байгаа шүү дээ. Зарим нь сонссон байгаа. Эрүүгийн хууль маань 2015 онд батлагдсан. Процессын хуулиудаа сая ирсэн. Нөгөө ёсчлох нь үлдсэн байгаа тийм ээ. Тэрийг нь бол мэдээж ингээ ёсчлоо явуулсан. Ер нь бол бүх үйл ажиллагаа бол явцсан. Одоо хууль хэрэгжил бэлэн болсон. 9 сарын 1-ээс хэрэгжиж явна. Тэгэхээр хамгийн сүүлд одоо хууль зүйн байнгын хороо чинь нөгөө авилгатай тэмцэх газрын даргаыг одоо ерөнхийлөгчөөс оруулж ирсэн хүний нэрийг одоо дэмжих үү яах вэ гэдэг асуудлыг бол хэлсэн гэж яагаад олон удаа хойшилж байгаа. Тэгээд одоо хэлцэж амжилгүй чуулган завсарлчлаа шүү дээ. Тэгэхээр энэ ерөнхийлөгчөөс оруулж ирсэн хүнийг ер нь одоо байнгын хорооноос дэмжих байсан үү яах байсан бол хүмүүс бас юм эргэлзээтэй байдал үүссэн л дээ. За яг хуулиараа бол одоо Монгол улсын ерөнхийлөгчөөс авилгатай тэмцэх газрын даргаыг бол өргөн барьдаг. Өргөн барихтаа бол улсын их хурлын даргад бол өргөн барьдаг. Надад өргөн барьдаг. Хууль зүйн байнгын хороонд өргөн барьдаг. Авилгатай тэмцэх газрын даргаыг өргөн барингууд 7 хоногийн дотор холбогдох байнгын хороо нь хилцэх ёстой.